За гişүүд орой минь төргий. За засгийн газар 16 яамтай 19 сайттай байхаар орж ирж байгаа юм байна. За 3 одоо яамгүй сайтыг бол дараа нь төсвийн тодгол хэлцэхдээ одоо хасах байдлаар зохион байгуулж байгаа юм байна. Бомтыг бол ер нь сангийн яамны харьяанд бөөрөндөө бич нааж орхиж ирээсүү болохгүй юм байна. Энэ манай шин сэргэлтийн бодлогын хамгийн ихэнд нь одоо бомтын асуудал гэдэг маш олон ажлууд хийгээд эхэлсэн төлөвлөсөн ийм том асуудал байна. Тийм учраас ерөнхий сайд энэ бомтын үндэсний хороогоо өөрөө ахлаад явах нь цаашдаа зүйтэй болов гэсэн нэг ийм санаа байна. За тэр хяналтын сайд одоо байхгүй болсон. Хяналтын ер нь үйл ажиллагаа, хүнсний аюулгүй байдал, байгаль орчны асуудал гэдэг чухал асуудал байгаа. Тэгээ стандарт гэдэг. Үүнийг бол одоо шадар сайд хариуцаад тэгээд хуучин одоо татан буулгацсан байгаа мэрэгжлийн хяналтыг эргэж сэргээгээд ингээ хөндлөнгийн хяналтыг бий болгоод нэг гарт хүлрүүлээд ингээ явах нь илүү үр дүнтэй байх болов гэсэн ийм одоо бодолтой байна. За хотын одоо 20 минутын асуудал бол энэ нийслэл Улаанбаатар хотын асуудал учраас нийслэл нь хариуцаад явахд болохгүй юм байхгүй болов гэсэн ийм саналтай. За сайд нар маань бол одоо хуучин туршлагатай сайдууд ч байна, шинээр орж ирж байгаа сайдууд ч байна. Сайд нартай хөсөхөд бол ард иргэдтэйгээ ойрхон аймаг сум орон нутгаараа явж тэдний амьдрал байдлыг одоо газар дээр нь үзэж аль болохоор танилцж зөв одоо бодлого шийдвэрийг цаашдаа өөрийнхөө салбарт гаргаж яваасаа гэж ингэж хүсэж байгаа. Сайдын суудлага гэдэг бол шагнал биш. Энэ бол үүрэг хариуцлага байх ёстой. Тийм учраас энэ иргэдтэйгээ ойрхон иргэдийнхээ ажил амьдралыг мэдэрч ажиллах ёстой гэж бодож байгаа. Дараагийн дугаарт нь энэ 2026 оны хөгжлийн төлөвлөгөөнд төрийн албан хаагчдын тоог 9% цомгодно гэдэг. Энэ цомгодлыг хийхдээ дээрээс нь шүүрдэх байдлаар энэ олон одоо удирдлагууд энэ нийслэл Улаанбаатар төвлөрсөн олон одоо байгууллага, хороо комисс, олон яамд агентлагуудаас эхэлж энэ цомгодлыг хийгээрээ. Эсвэргээрээ хөдөө орон нутагч нь бол болсон хүчний хомсдолтой байгаа шүү. Ялангуяа энэ одоо сумын түвшинд ажиллах болсон хүчин одоо нэг ховор байгаагаас төрийн одоо үйлчилгээ иргэдээ одоо сайн хүрч чадахгүй ийм байдалтай байгаа учраас энэ цомгодлыг хийхдээ тэгшид гэж биш. Энэ одоо дарга удирдлагууд төсөв хаана их одоо үрлэгэн зарж байгаа. За энэ дээр одоо анхаарч цомгодлыг хийгээрэй гэж хүсэх байна. Дараагийн дугаарт энэ төрийн өмчт компаниуд дээр одоо реформ хийхгүй бол болохгүй болсон байна. Нийтдээ одоо 450 гаруй төрийн өмчт, төрийн болон орон нутгийн өмчт компанид 60 мянган гаруй одоо хүн ажиллаж байгаа. Тэгэхээр зэрэг энэ төрийн өмчт компани За гишүүдийнхээ болон ард иргэдийнхээ энэ орооны амгалан айлтгая. За та нэмж асуух уу? За Наранбаатар гишүүнд 1 минут нэмжгүй. Энэ сая улсын хурлаар тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг нэг жилээр хойшлуулсан юм. Тийм учраас одоо үлдэж байгаа энэ нэг жилийн хугацаанд маш сайн ажиллаж, бэлтгэл ажлыг маш сайн хангаж энэ одоо хуулигаа хэрэгжлийг хангахгүй болвол энэ орон нутагт ч н одоо зөндөө олон асуудлууд шийдлээ хүлээгээд хот болох, тосгон болох. За энэ одоо ажлууд нь хүлээгдээд хоцорсон байж байгаа. Тийм учраас энэ дээр одоо онцгой анхаарч ажиллах хэрэгтэй. За нөгөө талаараа энэ үсчилсэн хөгжлийн асуудал чинь бид нар нэлээд их одоо зөвлөгөө, хурал семинар одоо хийж байна. Одоо ер нь бодит ажил бий болгох, ялангуяа үсчилсэн хөгжлийг цааш нь амьлуулахад энэ хууль эрх зүйн орчнуудыг нэлээд сайтар одоо шинжлэх шаардлагатай. Тухайлх юм бол нэгжийн хууль, төсвийн тухай хууль, за мөн одоо бүсийн удирдлага зохицуултын тухай хууль гэх мэтлэн одоо олон хуулиудад заашгүй өөрчлөлт оруулж бүсийн одоо асуудлаа цааш нь амьлуулж ажиллах. За Наранбаатар гишүүний асуултанд ерөнхий сайд хариулна. За бомтын асуудал Нанзны Наранбаатар гишүүний асуултанд хариулъя. За бомтын асуудлыг энэ салангат сайд хороо агентлагаар тусгай болгох нь бол үр ашиггүй юм билээ гэж бодож байгаа. Энэ давхардсан бүтэц, үрлэгэн зардал
Тэгээд одоо дид бүтээц логистикийн бодлоготойгоо уялдахгүйгээр бомбын нэрээр ингээд ажилтны албан тушаалтаа ингээд ажлууд хуваарлагдж байгаа нь бол үр хөнөөлтөө. Одоо энэ агентлагууд бомбын чиглэлийнх бүгд нийлээд 30-аас 40 тэрбум төгрөгийн зардал гаргаж ингээд чигүүргийн давхарлаас шалтгаалж шийдвэр гаргалт нь удаашрсан. Энэ бүтцээ одоо зам тээврийн хөгжлийн яам, гадаад харилцааны яам, хил хамгаалах эрхий газар, гайлын эрхий газрын ийм дундын ажлын давтамжуудтай 3-4 байгууллагын оронд нэг бодлогын нэгжээр шийдвэрлвэл 20 тэрбум төгрөг хэмнэх болцоотой гэж үзнэ. За яг Оросын холбооны улс Британид хятад улс гээд манай хөрс зэрэгэлдээ улсууд бол тээврийн яамныхаа харьцаа байдаг. Зам тээвэр худалдаа гадаад харилцааны яамныхаа дэргэд төвлөрсөн, айлыг төвлөрсөн. Сингапурт ч гэсэн тээврийн яамныхаа дэргэд төвлөрсөн байх жишээтэй. Энэ тээврийн болон худалдааны бодлоготойгоо уялдаж байгаа юм. Тэгэхээр манай хувьд бол тээврийн зам тээвэр худалдааны бодлоготойгоо уялдаж эдийн засгийн хөгжлийн яам, сангийн яам, тээврийн яамны бодлоготой уялдах нь зүйтэй. Хуучин бол гадаад харилцааны яам дээр намайг гадаад харилцааны сайд байхад байдаг байсан. Тэр тэгэхээр зөвхөн дипломат чиглэл болоод эдийн засгийн чиглэл саягдчихдаг талтай. За бүсчлэн хөгжлийн хувьд бол бүсчлэн хөгжлийг амжилуулахын тулд үндэсний хөгжлийн тухай хуулийг баталж бүсийн түвшний төлөвлөлт хөрөнгө оруулалт татвар зээлийн бодлогыг оновчтой болгоод орон нутагт бүсэд эрх мэдлийг шилжүүлэх замаар төвлөрлийг сааруулах бодлогыг хэрэгжүүлж ээж энэ бодиттой болно. Тухайлбал бүсийн зөвлөлийг эрх хэмжээтэй шийдвэр гаргах дэд бүтцийн болон газар эрх зүйн юм шийдэлтэй болгож иж бүтцүүд хөгжинэ. Тэгээ эхний ээлжиндээ бол одоо энэ хар хорин хотыг л одоо бодит ажил хэрэг болох улсын хурлаас баталсан хуулийг хэрэгжүүлж иж төвлөрс харах бүсчлэл ингэж үе шаттай хэрэгжсэн олон улсын туршлагыг судалж хэрэгжүүлэх шаардлагатай. Бодиттой болгож хэрэгжүүлэх энэ бол төсөв хөрөнгө оруулалт зээл татварын бодлогоор хэрэгжинэ гэдгийг онцлог хэлмээр байна. За Нансдын Наранбаатар гишүүн тодруулжсоё. Ерхий сайдын нэг бас бодлыг асууя. Уулуурхайн төслүүд хэрэгжүүлэхэд орон нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй маш их тулгарч байгаа. Тэгээ шалтгаан нь бол уулуурхайгаас орж байгаа орон нутагт өгж байгаа өгөөж байхгүй байгаа. Төсөв уулуурхайгаас орж ирж байгаа ашигт малтамлын нөөц зочны төлбөр, за бусад төлбөрүүдийг бол үндсэндээ улсын нэгдсэн төсөвт хуваарлаад эргээд маш бага хэмжээгээр хуваарлж байгаа учраас л одоо энэ сумын хөгжил, энэ аймгийн хөгжил гээд шаардлагатай хөрөнгө оруулалтууд хийгдэж чадахгүй, бэлчээр нутаггүй, уух усгүй, цэцэрлэг сургуульгүй ийм байдалтай байгаад байгаа. Тийм учраас бид нар цаашдаа том төслүүд уулуурхай дагсан төслүүдэд хэрэгжүүлнэ гэвэл ашигт малтамлын нөөц зочны төлбөрийн тодорхой хувийн тухайн аймаг суманд нь заавал үлдээдэг байх шаардлагатай. Тэр энэ дээр та цаашдаа одоо ямар бодлого барьж ажиллах вэ? Орон нутаг. За ерөнхий сайд Зандан Шатран хариулъя. За Нансдын Наранбаатар гишүүний асуултанд хариулъя. За энэ ашигт малтамлын нөөц ашигласны төлбөрийг тодорхой хувийг орон нутагт үлдээх шийдвэрийг төсвийн төвлөрлийг сааруулах зорилгоор улсын хурлаас баталж байсан 10% байсан. Одоо 20% болгоно гэж манай сангийн яам бол бас төлөвлөж байгаа юм билээ. Гэхдээ 3.4 их найдын амнат Өмнөгов аймаг төлөөд яг тэр харьцаагаар болохоор бага төлж ийн гэсэн юм тоо баримтыг өнгөрсөн хилцүүлгээвэр гişүүд ярьсан. Ийм учраас амнатын бодлогыг хувь хэмжээнээс нь хамаарсан шаталтай болгох. За ховдын даруй сум гэхэд чинь уулуурхайтай сум учраас төсвийн орлогын нэмэгдэл нь хэдэн тэрбум болдог ингээд их өөр ашигтай болж ирсэн юм жишгүүд бий. Энийг их оновчтой уялдан зохицуулах замаар төсвийн хуваарлтыг орон нутгийг хөгжүүлэхэд энэ уулуурхай өгөөжийг өгдөг баг. Тэгвэл орон нутгийн иргэд өгөөж өгөхгүй бол За одоо Нацгтаржийн Батсанбөрл гишүүн асуулт асуув.